17 дугаар жарны алтан унжлагад хэмээх гал дахиад жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрөндөө додон медаль хүртсэн аймгийнхаа иргэдэд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн засаг дарга Бат Зориг, аймгийн засаг даргын орлогч Бат Үлзий, улсын их хурлын гишүүний бие төлөөлөгч, аймгийн засаг даргын зөвлөх гантлагнаар оролцож шагналыг нь гардуулан өгсөн юм. Төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор хууль зүйн тусалцааны төвийн өмгөөлөгч Найдан, Эрдэмийн өргөө цогцлбор сургуулийн сургалтын менежер Бат Хишиг, аймгийн музей Ахмад ажилтан Сэрэжөв, Булган сумын иргэн Дорж Дамнаар шагнууллаа. Өнөөдөр маш их баяртай байна тий. Энд хөдөлмөрийг үнэлж манай хамт олон төр маань хөдөлмөрийг үнэлж төрийн дээр шагнал хөдөлмөрийн улаан төгөөдөр шагнуулсанд баярлж байна. Би тэр хуулийн байгууллагад 35 жил төрийн бос байгууллагад төрийн бусад төрийн захиргааны байгууллагад нийтдээ 44 жил ажиллаж байна. Монголын ард түмэнд дахиад жилийн сар шинийн төргий бүгд өрөөлөг сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөж байна. Алтан гац Содонгоор Булган аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Даваа Сүрэн, Булган аймгийн 1-р бүрэн дүнд сургуулийн багш Алтан Цэцэг, аймгийн нийтийн номын сангийн Ахмад ажилтан Ирина, Сэлэнг сумын Ахмад багш Нор Сүрэн, Бүрэг хангай сумын иргэн Баатар Чулуу, Эрдэмийн өргөө цогцлбор сургуулийн багш Эрензэн Ханд, Булган сумын иргэн Бат Суур, Булган сумын иргэн Оюун Бэлэг, Булган сумын иргэн Саарл, Цэцэгжин хязгаарлагдмал хариуцлагатай компани Дэд захирал Саран Чимэг, Булган сумын иргэн Цэгмэд, Булган сумын иргэн Бат Чулуунаар шагнуулсан бол хөдөлмөрийн хүндэт медалаар Эрдэнэт Булган цахилгаан түгээгсүүлжээ. Төрийн өмчит хувьцаат компани үйлчилгээний ажилтан Гамболд, Ус цагуур орчны шинжилгээний газрын техникч Түмэн Жаргалнаар шагнуулсан байна. Маш их баярлж байна. Би 37 жилд төрийн захиргааны болоод шүүх өмгөөлөхийн байгууллагад ажилласан ажлынхаа үр дүнг өнлүүлж ингэж шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Одоо би сүүлийн 4 жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нийт булгамчуудаа шүүхийнхэндээ сар шиндээ сайхан шинж хүн бүр ад жаргалтай эрүүл их байгаарай гэж хүсэн өрөөё. За сэтгэл өндөр байна. За би өдөө жоохон салбар уулуурхаар салбар хоёрт тасралтгүй сүүлийн 17 жил 7-8 жил ажиллаж байна. Тэгээд одоо дахиад жилийн босгон дээр төрийн өдөр одонгор ингэрэ нэлээсэндээ их баяртай байна. Нийгмийн хариуцлага хүрээтэй уурхагаа бол сум орнотойгоо уялдаа холбоотой гэж ажиллаж байна. Малай жохоо бол одоо өсгөж одоо сайн сүгэн борлуулж бас нутгийн бас улстай аюутаар ганц нэг айлд бас мал өгж малжуулж тийм аюутай ажиллаж байгаа. За одоо Булган нутгийн ард түмэнд Бүрэг хангай сумын ард түмэнд лава таньж мэд хүмүүстэй ирж байгаа энэ дахиад жилдээ эрүүл их аз жаргалтай сайн сайхан хүсэн өрөөгөөд сайхан шилдэрэ гэж хэлээ да. Ийхүү Булган аймгийн сайчууд өнөөдөр улс их орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж төрөндөө шагналаа гарт авлаа.